Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 29-ний 5 гаруй байгаа. Нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан гэрсэн байна. Энэ цаг бол мэдээж үндэсний лотерей тоглогчдын маань болцоот цаг байдаг үлээ. Бид өнөөдрийнхээ тохирлын азтнуудыг инхүү тодруулахад бэлэн болсон байна. Яг одоо бидний Icon C Game болон үндэсний лотерейн аль биесны фэйсбүүкээр хүлээн авч үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өнөөдрийнхээ тохирлыг хамтдаа эхлүүлдэг. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 1 2 3 дугаар зэрэг болон 642 гэсэн үндсэн тохирлуудын маань азтнууд энэ цаг мөчид тодорхой уламжлал ясаараа бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тоглолтыг эхлэх болно. За харин үндэсний лотерейг тоглож байгаагүй за магадгүй үндэсний лотерейг хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа л та манай тасалбар борлуулж байгаа цэгүүс дээр очиод борлуулагчаас цоглох хуудас худалдан авч бүгснээр тохирлолтод оролцох боломжтой байдаг. Таны тохирлыг даваа сав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд бид нэр тодруулдаг юм. Ингээд бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлынхаа өнөөдрийн азтнуудыг тодруулцгаая. Шилэн хооронд маань тгээс хөрлөг цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо танууд маань нэг л гэхэд 4 удаа давцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч азтан болно гэсэн юм. Энэ бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохируулгаа. Ингээд ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Шилэн хооронд маань 40 ширхэг бөмбөлөг ямар цаагүйгээр эргэлдэж байгааг үзэгч та бүхэн гарч байна. Санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа харцгаая. Эхний бөмбөлөгийн дугаар 4. Эхний бөмбөлөгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 6. За үзэгчд маань 6 болон 9-ийн тон дээр эргэлзээд байдаг. 6-гийн дооны маань доор 6-тай байгааг үзэгчд маань харж байгаа. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 4, 6, 5 гэсэн 3 бөмбөлөг дөрүүдийн 3 дугаар зэргийн тохиол дээр гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөгийн дугаар 5. 4 дахь бөмбөлөгийн дугаар 5. За ингэснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 4, 6, 5, 5. 4, 6, 5, 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч азтан болж байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол буюу дөрүүдийн 2 дахь боломжийг бүгдээр хамтдаа тоглох олон. За шилэн хооронд маань мөн айлхан тгээс хөрлөг цэвэр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг ямар ч саадгүйгээр ямар ч буруу зүйлгүйгээр бол яг дарааллын дагуу барилсан гэдэг үзэгч та бүхэн харж байгаа. Нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Энэ тохиолдолд та бүхэн бас тохирол маань хэрхэн үнэн бодисоор шудраг явагдаж байгаа гэдэг бас давхар хянаад явах боломжтой байдаг. За энэ 40 ширхэг бөмбөлөг тунгуудахгүй эргэлзнээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Мөн адилхан тухайн 4 бөмбөлгөө яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч азтан болно. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохируулгаа та бүхэндээ амжилт хүсье. Бөмбөлгнөөс үзэгч та бүхэн 4 бөмбөлийг зөв тагаад азтан болох боломжтой. Энэ бол мэдээж дөрүүдийн тохируулгаа. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 3. Эхний бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. 3, 7 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоорондоос маань гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3, 7, 1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа шүү. Ингээд 4 бөмбөлөг гарч ирэх болон 4 дахь бөмбөлгний дугаар 2. 4 дахь бөмбөлгний дугаар 2. За ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр 3, 7, 1, 2. 3, 7, 1, 2 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлгөө дөрвөлнгийн зөв тааж чадсан бол мэдээж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За дөрүүдийн 2 болон 3 дугаар зэргийн тохирлуудын маань азтнууд тодорсон. Дөрүүдийн маань бол та бүхэнд 3 боломжийг олгодог. Та дөрүүдийн дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдгийг бас дахин сануулъя. Ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань хувьд мөн адилхан шилэн хооронд тгээс хөрлөг цэвэр бүхэд 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлийг
бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазаагаа 2000 дахин өсгөж авна гэсэн үг юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дөрүүдийн сүүлчийн боломж буюу 1-р зэргийн тохиолдлын ацснуудаа тодорхойлцгаая. Ердөө дөрвөлнгийн зөв тааснаар ацсан болох боломж дөрүүдийн тохиолдол маань байна. Гацхуу тухайн дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу таасан байх шаардлагатай. Эхний бөмбөлгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг авч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. 4 9 гэсэн хоёр бөмбөлөг шилэн харгунаас гарч ирсэн байна. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 3. 3 дахь бөмбөлгийн дугаар 3. За 4 9 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохиолдлын маань 4 дахь бөмбөлөг буюу Аз дагуулсан сүүчийн бөмбөлгийн маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 8. За ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн тохиолдол дээр 4 9 3 8 4 9 3 8 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж энэ дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу 4 9 3 8 гэсэн дараалалаар нь зөв тааж чадсан бол өөрийн тавьсан баазаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрүүдийн маань 3 төрлийн тохирол маань та бүхэндээ хүрсэн байгаа. Мэдээж дөрүүдээс маань аздан төрсөн бол танд баяр хүргэе. Өргөжлөн хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлынхан азсныг мөн тодруулах болно. За шилэн хоргон маань TGS хүртэлх цибер бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхцсан байгаа гэдэг үзэгчтэй санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг үзэгчтэй дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох юм. За харин үзэгчтэй 2 ширхэг бөмбөлгийг зөв таах юм бол 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв таах юм бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таавал 150000 төгрөг. За 5 бөмбөлийг зөв тааж чадах юм бол сая 500,000 төгрөг мэдээж сургуулийн зөв таасан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох юм. Тэгэхээр үзэгчтэй өөрөөр айлах юм бол таасан бөмбөлгийнхаа тоогоор л таны мөнгөнд өнгөсөж явах боломжтойгоор 6D тохирол дээр маань оролцож байна гэдээ бас хэлбэрээр ойлгож болох юм. Энэ бол 6D тохирлоо хамгийн ихтэй 50 сая төгрөг хожих болно. Ингээд ямар 6 бөмбөлөг гарч ирч хин хэдэн төгрөгийн аздан болохоо хамтдаа сарцгаая. Шилэн хоргон маань 60 ширхэг бөмбөлөг гарч ирсэн байгаа. Гарч ирэх 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллынхан хувьд урдаас нь болон хойноос нь зөв таах боломжтой. Эхний бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. Дугаар мөн адилхан 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Үзэгч та бүхэн 1 9 гэсэн хоёр бөмбөлгийг зөв таасан бол урмын хонжир 1500 төгрөгийн аздан 1 9 9 гэсэн 3 бөмбөлөг зөв таасан бол 15000 төгрөгийн аздан болж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. Үзэгч та 1 9 9 2 гэсэн бөмбөлгнүүдийг зөв таасан бол 150,000 төгрөгийн аздан болж байгаа. 5 дахь бөмбөлгийн дугаар 6. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 6. 1 9 9 2 6 гэсэн 5 бөмбөлөг гарч ирж байна. 5 бөмбөлөг зөв таасан бол сая 500,000 төгрөгийн аздан болж байгаа. За ингээд 6D тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингээд үзэгч та бүхэндээ 6D тоглолтынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 1 9 9 2 6 4. За давтарч хэлье. 1 9 9 2 6 4 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь. За урдаас нь гэдэг маань 1-ийн тооноос эхлээд, за хойноос нь гэдэг маань та 4-ийн тооноос эхлээд 2 бөмбөлөг зөв таасан бол 1500 төгрөгнөөс эхлээд та
Нийтдээ 50 сая төгрөг хожих бололцоотойгоор та нөхөө 6D тоглолтыг тоглосон гэсэн юм. Та 2 бөмбөлөг зөв таасан бол мэдээж 1500 за түүнээс дээшлээд бол мөнгөнд өсөж явах боломжтойгоор бөмбөлгнүүдэд таасан байх боломжтой. Ингээд хамгийн ихтэй та 50 сая төгрөг хоцсон байх магадлалтай. Энэ бол мэдээж 6D тохируулсан. 6D-гээс маань төрсэн Аздан Байвал танд халуун баярыг хүргэн. Өргөжлөлөн Монголын хамгийн өндөр хонжиртай 6 үндэсний лотерейгийнхаа хамгийн өндөр хонжиртай 642 тохирлын азны яг энэ цаг мөчид одоо хамтдаа тодруулах болно. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Нэгийн тоо гэхэл нэг байгаа бол 42-ын тоо мэдээж нэг л байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр гарч ирэх эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв таасан бол хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За харин энэхүү тоглолтын дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар урмын хонжир 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан 642 тохирлоос манаас тодорхойгоор онцлогтой байгаа. Үзэгч та бүхэн за үндсэн бөмбөлөгнүүд буюу эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлөгнөөс 3 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйг нийлээ 4 бөмбөлгийг зөв тааж чадах юм бол та урмын хонжир 10,000 төгрөг, за 5 бөмбөлөг зөв таах юм бол 300,000, 6 бөмбөлөг зөв таах юм бол 12 сая төгрөгийг энэхүү тоглолтоос хожиж болох нэ гэж ойлгож болох юм. Мэдээж та 6 бөмбөлгөө дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв таах юм бол 120 сая төгрөг хожих боломжтой. Энэ бол 642 тоглолт та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг л байрласан 42 ширхэг бөмбөлөг эргэлж байгааг үзэгч та харж байна. Эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. 642 тоглолтын дээр гарч байгаа бөмбөлгнүүдийг үзэгч та заавал дарааллын дагуу шаардлага албагүй. Дараалал огт хамааралгүйгээр зургуулсан зөв таах шаардлагатай. 2 дахь бөмбөлөгний дугаар 36. 2 дахь бөмбөлөгний дугаар 36. 3 дахь бөмбөлөгний дугаар 22. 3 дахь бөмбөлөгний дугаар 22. За одоогийн байдлаар 2, 36, 22 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний маань дугаар 34, дараагийн бөмбөлөгний дугаар 34. Энэ бол 4 дахь бөмбөлөг байгаа. Үндсэн 6 бөмбөлгийг зургуулангийн зөв таах юм бол та 120 сая төгрөг хожих боломжтой. 4 дахь бөмбөлөгний дугаар, 5 дахь бөмбөлөгний дугаар 4, 5 дахь бөмбөлөгний дугаар 4. За үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх ёстой. 6 дахь бөмбөлөгний дугаар 25. За 25 гэсэн бөмбөлөг гарч ирснээр үндсэн 6 бөмбөлөг маань ийхүү бүрдэж байна. За бүгдээр хамтдаа бонус бөмбөлгийг харцгаая. 7 дахь бөмбөлөгний дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 7 дахь бөмбөлөгний маань дугаар 33. Бонус бөмбөлөгний дугаар 33. За ингээд үзэгчдэд 642 тохирлын үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 2, 36, 22, 34, 4, 25. За давтаж хэлье. 2, 36, 22, 34, 4, 25 гэсэн үндсэн 6 бөмбөлөг буюу эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгөө үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг юм. За харин бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгөний маань дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 33 гэсэн бөмбөлгөний тусламжтайгаар урмын хонжир 10,000, за 300,000, 12 сая төгрөгийн аздангууд мөн 642 тохирол дээрс маань тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За энэ хүрээд өнөөдрийн маань 5 тохирлын аздангууд тодорч дууслаа. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийн аздангуудыг хамтдаа тодруулж дуусж байгаа юм. Бидэнтэй өргөж хамтдаа байдаг эрхэм үзэгчдтэй маш их баярлалаа. Дараагийн маань тохирол мэдээж Баасан гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon цагийн маань болон үндэсний лотерейн аль биесны Facebook хуудасаар уламжлал ясаараа хүрэх байгаа. Магадгүй үзэгч та бүхэн үндэсний лотерейгоос ер нь хэрхэн аздан төрж байгаа болов үгүй болов гэж эргэлзэж байгаа л та үндэсний лотерейн аль биесны Facebook хуудасаар нэг ороод гараарай. За бид нар бол азсныхаа бас сэтгэлдлүүдийг үзэгч та бүхэндээ бас шууд хүргэдэг байгаа. За 6D тохирлоос маань 15 өдрийн аздан тодорлоо, тэдний өрөөний аздан тодорлоо гэсэн мэдээллүүд болол байнга Facebook хуудсан дээр маань байрлаж байгаа гэдэг үзэгч та бүхэндээ сануулах нь зөв баг. Ингээд дараагийн тохирлоор түр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй та бүхэндээ амжилт хүсье.